надад жоохон гадаа хүүтэн байна. Бороо ороод би халуун шоколад ууж байна. Sorry гадуураар гэж. Халуун муухай сэтгэл санаа, ерөн ширхний төрлийн хүний anxiety, нөгөө сэтгэл түгшрэл болон одоо сэтгэлийн стрессийн хэмжээ жоохон ерөн бууруулж өгдөө шүү. Ингээд тайвширч чадахгүй стресстэй байх юм бол халуун шоколад ч юм уу халуун чихэр ч юм уу тиймэрхүү юм уучиж байгаарай халуун. За би болохоор зарим ерөн их шоколад уудаггүй. Гэхдээ ерхөвчлэн дандаа шар тостой халуун цай уучгаар айгуу гоё тайвширчдаг тийм унтчихдаг. За яагаад энэ талаар ярьж байгааг гэхээр өчигдөр би за Америкт амьдардаг хүмүүсийн талаар ярина өнөөдөр заяа. Бодит үнний талаар ярина. За өчигдөр Америкуудын ээжүүдийн групп гэж байдаг. Тэгээ тэн дээр яг Америкт амьдардаг хүмүүс байд юм уу эсвэл Монголоос хүмүүс ордог юм уу би сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэрээ нууцлсан нэг мессеж байсан. Миний зүрх сэтгэлийг маш их өвдөгсөн. Тэгээд жоохон өглөө босоо тэр хүн яасан болоо гэдэг тийм бодлыг тээж босч ирсэн. Тэгээ юу гэхээр нойрны юм уу яг өөхөх болов гэдэг жаахгүй юу. За энэ асуулт нь яагаад намайг тэгсэн ингэж миний сэтгэлийг жоохон хөндөөрүүлсэн гэхээр би яг тийм байдалд байсан байхгүй юу. Та нар намайг мэдж байгаа шүү дээ. Depression-д ороод би ингээд өгчүүл бүх юм сайхан болох юм шиг санагдал тий. Бүх юм ингээд би ингээд өөр амар тайван болох юм шиг санагдаад өгтлээс өөр сонголт байхгүй юм шиг яг санагддаг байхгүй юу. За энэ хүн магадгүй миний бичлэгийг үзэхгүй ч байж магадгүй үзчихэж магадгүй. За тийм бол та сайн сонсоорой. Энүүнтэй холбоотой хүмүүс та нар бас сэтгэл гутралд ороод өхмөр санагдаад байгаа бас энийг бас сонсоорой заяа. За ийм байна. Та одоо өөрөө эхлээд бодох хэрэгтэй. За таны үхлийн гол шалтгаан чинь яг юу бэ? Юу таныг үхэх бодол төрүүлээд байна? Таны нөхөрч нь уур хүргээд нөхөртөө хэрэлдэхээр өөхөх бодол төрөөд байна уу? Эсвэл хин нэг найз чинь таныг ингээд мухаа үгээр хэлэхээр үхмээр байна уу? Мөнгө санхүүтэй холбоотой байна уу? Тэ санхүүг нь маш их өрөнд орцсон, дарамтанд орцсон, өрнөөс өрний хооронд амьдарч байна уу? Тэ одоо хүний үхлийг бодох маш олон шалтгаанууд байдаг. Энэ болгон дандаа гаднаас хамааралтай байдаг гэхгүй юу? Гаднаас хамааралтай. Тэгэхээр яг өөрлөгөө ингэ бодоод үзэхээр яг таны үнцэн та өөрийгөө бодож байгаа бол хүн хизээж амиа хорлох талаар бодохгүй. Яагаад гэвэл та өөрийгөө олцсон, та аль хэзээний өөрөө үнцэнтэй, таныг энэ дэлхий дээр ирээд аав ээж чинь яаж тээж төрүүлээд зовж байгаа билээ те. Тэгээ ингээд таныг ингээ алдаад одоо амиа хорлно гэд хорлоод өгчлээ гэж бодоход таны энэ дэлхий дээр та юу хийсэн? Хэрвээ та энэ дэлхий бол би бол одоо шашны зүгээс ярина штэ. Яагаад тэгэхээр би итгэвч хүн учраас. За энэ дэлхий бол бидний хувьд бэлтгэгдэх, бид нар энэ дэлхийг бүтээх өөрөө хүн тус бүр энэ дэлхийг өөрийнхөө бүтээж байгаа. Хувь нэмэр оруулж байгаа шүү. За тэр бүтээж байгаа бүтээл нь та магадгүй амжилттай бизнесмен гэ маш олон зүйлийг бүтээж байгаа боловч бидний хамгийн чухал зүйл хүн өөрөө зан байдлаараа бүтээгдэх буюу өөрийнхөө энэ дотоод зан чанар өөртөөгөө нүүр тулах, өөрийнхөө тэр хамгийн муухай хортой зан, өөрийнхөө хамгийн хөгийн зангаа олж харж тэрнийгээ хүлээн зөвшөөрөх. Хүлээн зөвшөөрч чадахгүй хүн үхлээс зүхтааж үхэхээс өөр сонголтыг хийж тэр асуудлаас зүхтааж байгаа байхгүй. Нэг басны амиа бодож байгаа гэсэн. За үхлээ гэж ботход та тэрийг сонсчихсон. Хэрвээ энэ дэлхий дээр та ямар нэгэн хийж дуусгах бурхантай хийгээд гэрээ хийгээд энэ дэлхий дээр ирж байгаа гэж бид нэр итгэгч нар үздэг байхгүй юу. Тэгээ энэ дэлхий дээр ирсэн тэр зорилгоо биелүүлэхгүй бол та дахиж төрнө гэдгийг мэдхүү. Та энэ нийгмийг харааж байгаа шүү дээ. Өстой новшийн нийгэм өстой тэр ч хүн тийм байна, энэ ч тийм өстой хөгийн би л үхээд үгүй гэдэг сонголтон дээр байгаа. Гэхдээ юу гэж та үхээд та эргэж төрнө. Та тэр хүүсээрэж төрж магадгүй, айгуул эсрэг хүүсээрэж төрж магадгүй. Тэгээ зарим үед нэг та нарт тийм
тийм үе байдгүй. Яг нэг миний амьдрал яг энэ зүйл болж исэн юм шиг санагддаг. Яг миний амьдрал ингээд нэг давтагдаад байгаа юм шиг тийм үйл явц тохиолдоод байдаг. Тэр юу гэж та дахиад төрсөн байна гэсэн үг байна. Тэгэхээр та энэ нийгмийг, энэ дэлхийг, энэ хүмүүсийг үзэн ядаж forever таны сонголт юу байна хамаагүй та үхлээ гэж бодоход та эргээл энэ новшин нийгэмд төрнө. Новшин хүмүүстэйгээ таарна. Тэр засаж чадаагүй тэр асуудал чинь 1000 дахин тань дээр ирээл таны амьдрал давтагдаа л байна. Тэгэхээр би юу гэж хэлнээр вэ гэхээр энийг үзэж байгаа хүмүүс байвал та нар одоо Америкт байгаа хүмүүс маш их ганцаарддаг. Яагаад гэж Америкийн соёл, Монголын соёл тис өөр байхгүй юу? Америкийн соёл ямар гэж? Америкийн соёл independence буюу бие даах чадвар. Америкт хүүхдээ дөнгөж төрөнгүүт нь энэ унтлахын өрөө шиг өрөөнд оруулаад гэрлээ нь унтраагаад хаалга нь хаачдаг. Уйлангууд нь очиж илчээд хизээж Монгол шиг ингэж илгэндээ нааж тэрж ингэж хөхүүлэхгүй, зарим ээжүүд баг хөхүүлэхгүй зүгээр ингэж формулаагаар угжаал байж байгаа. Тэгээд дараа нь тэр хүмүүсийн ур хоршиг нь юу гэж? Америк хүмүүсийн 190% нь caregiver буюу асрамжийн газар очдог. Яагаад гэж хүүхэд нь тэнд аваач өгчдөг. Энэ нөгөө соёл, энэ нөгөө хүнд төвөг удахгүй бие даах чадвартай соёл. Ээж нь car accident таны амьдралд юу ч тохиолдож болно. Та өөрийнхөө чадварыг хөгшөрсөн хонь алдна. Юу үнэн энэ дэлхий дээр хүн хөгшрөн өөхөх хоёр энэ хоёр бол үнэн байхгүй юу? Тэгэхээр энэ хөгжрөхөөр хүмүүс өөрийнхөө чадамжийг алдаад ирэнгүүт Америкийн хүүхдүүд нь Америк хүмүүс эцэг эхийгээ асамжийн газар явж өгчдөг юм аа мөнгөний төлөө. Тэгээ хизээч эргэж ирэхгүй өгсөн хойно нэрж бие чи авдаг. Би тэнд ажиллаж исэн учраас би өөрөө мэдээд байгаа байхгүй юу? А Монголын соёл бол бид нар яадаг вүлээ? Эцэг эхийгээ насан туршдаа хамт амьдардаг. Өхөн үхтэл нь асарсаар байгаа л хамт амьдардаг штэ. Тийм ийм соёлтой оронд Америкт ирээд монгол хүн үнэхээр ганцаардлын өвчин тусдаг. Зарим хүмүүс. Яагаад гэж бие даах чадваргүй учраас. Ганцаардж үзээгүй учраас. Нөгөө нэг нэгжил нөгөө нэг олон хүнтэй дунд хүмүүсийн анхаарал монголчууд хоорондоо хэрэлдээд байгаа ч гэсэндээ монголчууд сайхан сэтгэлтэй. Би бинэ гэсэн сэтгэлтэй. Америкт ирээд яагаад ганцаардаг гэхээр тэр монгол хүмүүс байгаа. Гэхдээ тэр хүмүүс аль хэзээний Америкийн соёлд ууссан хүмүүс гэдэг байна. Аль хэзээний энэ хүмүүний амьдрал бол энэ хүний л амьдрал. Энэ хүн ноороод надад өнөөдөр юу тохиолж байгаа хамаагүй. Тэгж ингэж соёлдсон хүмүүс донд шинээр Монголоос ирэхээр амар стресстэй үнэхээр их ганцаардна. Таны хажууд нөхрөөс чинь өөр хинч байхгүй. Тэгэхээр яах нь бид нар тэр зүйлтэй маш хурдан дасан зогцох хэрэгтэй. Гадаад хүнтэй сууж байгаа хүмүүсийг би үнэхээр надад айгүй хэцүү байдаг. Ягаад гэхээр соёлын ялгаатай. Салж байгаа хүмүүс ч гэсэн хэцүү байдаг. Соёлын ялгаанаас болоод. Тэр ийм хөндийн хаасан ийм монгол хүнтэйгээ суугаад бид нар хэлвээр гар хөлөөрөө заримдаа ойлголцож чаддаг билүү? Хэцүү штэ бид нар монголоороо ч гэсэндээ ойлголцож чаддаггүй хүмүүс байдаг штэ чадахгүй салж байгаа хүмүүс. Тэгэнгүүт Америкт эсвэл Европод очингуудаа нөгөө нэг independence байдлаас болж маш их стрессэж маш их ганцаардаг. Америк хүмүүс таны зовлон хизээж монгол хүн шиг сонсохгүй. Сонсдгүй энэ үдэн хоёр тийшээ гүгээд. Sorry about that гэл болоо. Тэгэхээр Америкт өөр газар руу сурахаар явж байгаа залуу хүмүүс байвал чи яг юунаас хамааралтай байна гэдгийг өөр дөр ажиллана. Чи ганцаараа байхаас айж гинүү? Түл тэр айцаа ялан дийлнэ. Хин нэгэн чам руу анхаарал төвлөрүүлэхгүй байх үеэс айж гинүү? Түл тэн дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ бүх байдлыг сураад гадаад оронд ирээд сураад аль болох буцаад Монгол руугаа яваасаа гэж би хүсдэг. Би ч гэсэн зорилгоо биелүүлчихэл Монголдоо явна. Тийм байна. Тэгээ өнөөдрийн блог ингээд дуслаа. Маш их баярлалаа та бүхэндээ. Баяртай.